Григорий Распутин хар домын хүчтэй далдын хар шидтэн гэдгээрээ зартай нэгэн байсан билээ. Тэрчлэн өгшгүй мөнхийн амийг нь хороох тун хэцүүгээд түүний тухай үлгэр домог шиг яриа олон бий. Үнэхээр Григорий Распутин энгийн нэг хүн байгаагүй бөгөөд түүнийг түүхэнд хамгийн хачирхалтай жүтгэр шиг хүн гэхэнч бий. Үнэхээр ч тэрээр амьсан жүтгэр байсан юм. Распутин 1869 оны 1 сарын 21-нд Оросын Сибирийн хүйтэн уур амьсгалтай Покровской гэх нэгэн жижиг тосгонд ядуу тариачны гэр бүл төржээ. Түүний эцэг их бичиг үсэг тайлагддаг байсан бөгөөд адууны хулгайчд гэдгээрээ зартай хүмүүс байв. Распутин бага насндаа өөрийгөө бусдыг ангаах хувьдстай ирээдүйг харах чадвартай гэдгээ мэдсэн гэдэг. Тэрээр 18 наснда Вер хотүрээ сүмд ном сурч далдын иш шидийн эрдэмд илүү их суралцсан байна. Распутин гэрлэж хүүхдүүдтэй болсон ч 28 наснда хувраг болохоор шийдэж гэр бүлээ орхин сүмд амьдарч эхэлсэн юм. Тэр үед Хилистик гэх шашны хууль бус бүлэглэл хүчээн авч байжээ. Тэд үнэн алдартны нэг урсгалыг дагагсад бөгөөд гишүүд нь зөвхөн нүгэл үйлснээрээ аврагдана гэдэгт итгэдэг байв. Бүлэглийн гишүүд ариун сүнсний өмнө мансуурлан бүжиглэж дараа нь бэлгийн ажил хийцгээж гаж ёслол үйлддэг байжээ. Распутин удалгүй гэрлүүгэн буцаж очихоор шийдэн Сибирийн чон бар Баава хорт могоо зэргээр дүүрэн аюултай ойг ганцаараа туулсан байна. Эцэст нь тосгондоо очиход хүмүүс түүнийг үнэхээр өөрчлөгдсөн болохыг анзаарсан юм. Тэрээр урт сахалтай, гүн харцтай болж сүнслэг чанараа улам хүчтэй болгосон байжээ. Распутин тосгондоо ирснийхээ дараа уг ёслолыг зохион байгуулдаг болсон гэдэг. Түн рүү тосгоных нь гэр бүлтэй эмэгтэйчүүд хүртэл нөхрөө хуурч тэмүүлдэг байсан ба тэр нь дан ганц ид шидтэй холбоотой байгаагүй юм. Мөн Распутинтэй унтахын тулд хол газраас маш олон бүсгүйчүүд зорж очдог байжээ. Улмаар тэрээр Орос улс даяар нэр хүндтэй болж чадсан юм. Тэрээр 34 настайдаа жижиг тосгондоо номлол айлтхан болж Санкт Петербург руу явахыг хүсэх болжээ. Энэ үед Орос орныг 2 дугаар Николай хаан удирдах байв. Гатан хаан Александра Николай хаанаар Алексей гэдэг ганц хүүтэй байжээ. Оросын хаан ширээг залгамжлагч Алексей хүү удамшлыг цусны өвчин дуссан учраас дотуур гадуур цус алддаг байв. Эмчнэр хүүд тун богино нас үлдсэн гэж оншилсан тул Гатан хаан Александраа иш шидтэн Распутинээс хүүгийнхээ амийг аврахыг хүсжээ. Нууцлаг иш шидээр элбэтэн Оросын язгууртнууд болоод Алексей хааны гэр бүлийг өргөтөн дагуулсан Распутин удтал хүн дээр өвчсөн хан хүүгийн цус алдалтыг гайхалтай аргаар зогсоож намайг амьд байсан цагт хаан ширээ залгамжлагч минд байна хэмээн тунхаглаж байв. Хүүгийнх нь амийг аварсан Распутин Оросын эзэн хааны гэр бүлийн сайн найз Гегентэн болжээ. Төд удалгүй Оросын ард түмний дунд Распутины талаар олон янзын яриа гарах болов. Распутиныг ид шидээрээ эзэн хааны гэр бүлийг ховстон тэднийг иргэшээлдээ оруулсан аюултай иш шидтэн гэж олон хүн үзэж байлаа. Харин нөгөө хэсэг нь түүнийг зүм бэлэгт Гегентэн гэж ярьж байв. Орос улс дэлхийн 1-р дайнд оролцоход Распутины нөлөө улам бэхжиж байлаа. Николай хаан өөрөө цэргээ удирдан дайн тулалдвал Оросын арим ядна гэж Распутины хийсэн зүгнэл биелээ олсон байна. Үүнээс гадна Распутин Александра хатан хааны үнэнч зөвлөх болжээ. Тэрээр улс төрийн гол албан тушаалтны томилгоо хийх талаар Гатан хаан шийдвэр гаргахад нөлөөлдөг гол хүн болсон байна. Распутин дайныг эсэргүүцдэг гэдгээ элен далангуй хилдэг байсан учраас эх оронч бос үзэлтэй гэж ард түмнээс шүүмжлэл хүртдэг байжээ. Түүнчлэн Распутин олон нүгэл үлдэж ордны асрагч эмэгтэйчүүдийг хүчрхээлээ зогсохгүй Гатан хаан Александратай сэтгэндэг гэсэн яриа Санкт Петербург хот хаяар тарж үнэн алдартны шашны ариун синод бүлэглэл түүнийг буруу шаадаг байжээ. Распутинтэй уулзаж байсан хүмүүсийн яриагаар тэрээр усанд ордоггүй байсан бөгөөд нэг хувцаанд 6 сар өмсдөг байжээ. Тухайн үед ойр орчмын хүмүүс нь ч түүний хувийн ариун цэврийн талаар орд тас мартсан байсан гэдэг. Эмэгтэйчүүд түүнийг харцан татагддаг байсан гэж үздэг бөгөөд зарим нь Распутин хүмүүсийг ховсдож хүссэн зүйлээ хийлгдэг байсан гэж ярьдаг. Тэрээр Николай Александра хоёрт Алексейг идэрсний дараа өөрийгөө байхгүй болбол хүү нас барах болно гэж хэлж байжээ. Өөрсдийн цорын гац өв залгамжлагчаан алдахгүй тулд тэд Распутиныг хүссэн бүгдийг зөвшөөрөхөөс аргагүй хүрчээ. Цуу яриагаар бол Распутин хүссэн үедээ Александра болон огт дээр унтдаг байжээ.
Мөн Романовыханд юу хийхгүй байхыг заадаг болсон бөгөөд удалгүй Оросын эзэн хааны гэр бүлээс ч илүү эрх мэдэлтэй болсон гэдэг. Тэрбээр өөрийгөө маш олон эмэгтэйчүүдээр хүрээлүүлж байжээ. Распутин дагдаг эмэгтэйчүүдийн дунд үзэсгэлэнт Ольга Лохтина гэх эмэгтэй байсан бөгөөд анх гидсний өвчнөө эмчлүүлэхээр түүнтэй уулзаж байжээ. Тэрбээр эдгэрснийхээ дараа Распутин хоёр дахь Есүс хэмээн үзэх болж чинэлэг нөхөр хүүхдүүдээ хаяж Распутины дагагчдын нэг болж түүнтэй цуг амьдардаг болсон юм. Лохтина эцтэй сэтгцэн эмнэлэгт хүрэгдсэн гэдэг. Распутин жөтгөрл урдаа байгаа жөтгөрөө харж чаддаг гэж хэлдэг байсан бөгөөд олон хүмүүс түүний гудамжинд өөртөө ярьж гашгирч байсныг нь харсан байдаг. Тэрбээр хааны гэр бүлийн зөвлөх байхдаа маш олон дайсантай болжээ. Тухайлбал түүнийг Оросын бараг бүх эмэгтэйтэй унтсан гэх шалтгаанаар маш олон эрчүүд үзэн яддаг байсан юм. Хоёрдугаар Николай хааныг дийлхийн 1-р дайнд байлдаж байх зуур Распутин өөрийн найзуудаа Александрагаар дамжуулан эрх мэдэлтэй болгож чаджээ. Тухайн үед Александрагийн гаргаж байсан шийдвэр бүрийн цаана нь Распутин байсан юм. Распутин Александрад хэрвээ түүний өвхөлд тэдний гэр бүлийн гишүүд оролцох юм бол тэднийг 2 жилийн дотор удмаар нь устгах хараал хийнэ гэж хэлж байсан гэдэг. 1914 онд Распутин гэр бүлийнхэнтэйгээ уулзахаар Покровскод ирэхэд Хёны Гусева гэдэг эмэгтэй түүний гудамжинд явж байхад нь амь насанд нь халтхыг завдсан байна. Энэ эмэгтэй Распутины хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийг дэмжигч бүлэглэлийн гишүүн байжээ. Уг эмэгтэй далдын шидтний хийлүүрөө хутгалсан байна. Гэвч хүнд шархсан Распутин мэс заслын дараа эсэн мэнд үлдсэн байна. Дараагийн удаа хааны удмын хунтайж Пелекес Йосаповын дэмжлэгтээ язгууртны бүлэглэл Распутин бол тун аюултай хүн гэж үзэн түүнийг оройн зоогт урж их хэмжээний цианидтэй хоолоор түүнийг дайлсан байна. Язгууртнууд Распутины амийг хорохоор 5 эрийг хангалттай хордуулах хэмжээний цианидтэй хоол улаан дарсаар дайлсан ч түүнд энэ хор огт нөлөөлөгүй байжээ. Иймд Йосапов Распутиныг цээжин тус газар нь буудан унгасан байна. Феликс Йосипов болон түүний найзууд Распутинг үхсэн хэмээн баярлаж байсан бөгөөд амьд эсхийг нь шалгахаар очил тэрбээр гинэт нүдэнэн Йосипов руу муу залуу хэмээн хашгирч түн рүү дайрсан байна. Тэр үед түн рүү дахин хэд хэдэн удаа буудсан ба нэг сум түүний толгойг онож өхөлд хүргэсэн юм. Распутины зогцыг хивсэнд боож Петровскийн гүүр рүү аваачиж Малая Невка гол руу шиджээ. Шидэхийн өмнөхөн тэрбээр гэмт ам орж хивсэн дотроос сарвалзаж байсан ч түүнийг шидснээр амийг нь хороох ажиллагаа амжилттай болсон юм. Распутины Романовын гэр бүл хийсэн хараал үнэхээр биелээ олсон ба тэд 2 жилийн дотор коммунист хувьсгалтын үеэр бүгд алагдсан юм. 1918 оны 7 дугаар сарын 18-нд хааны гэр бүлийнхэн оройн 22 цаг 30 минутанд унтлагаар хэвтцгээсэн байна. Гэвч цагийн дараа харгалзагч тэднийг сэрээж цагаантны цэргүүд ойртож ирсэн тул аюулгүй газар очих хэрэгтэй хэмээн хаан Николай, хатан Александра, хүнж Ольга, Татьяна, Мария, Анастасия, хунтайж Алексей болон 2 зарц эмч Ботикины хамт хонглын өрөө рүү орохыг тушаажээ. Тэдний хонглын өрөөнд оруулж ирээд эхний игнэнд хааны гэр бүл ард нь 3 зарцыг нь зогсоожээ. Ганцхан хатан хаан бие муутай хүүгээ тэрэн сандалд суусан байна. Ураалын зөвлөөс гаргасан буудан хорох тогтоолыг чангаар уншиж дуусгаад сонсон зүйлдээ итгэж чадаагүй Николай хаан юу хэмээн гайхан уулга алдсны дараа Жекист Яков Юровский хааныг шууд буутсан байна. Тэнд байсан 11 цэрэг гохоо дарснаар хонгил Романовын гэр бүлийн зусаар будагдсан гэдэг.